За эрэгтэй хувцаслалт бол амархан юм шиг мөртлөө хамгийн нарийн мэдрэмжүүдийг шаарддаг. За тэгээ эрэгтэй хувцалтыг ер нь бол энгийн, албан ёсны, албархаг гэх 3 хуваачиж болдог. За тэгээд энгийн гэхээрээ бидний одоо энэ зурган дээр харж байгаа байдлаар өдөр тутмын өмсгөд бэлэн болсон загварууд гэж ойлгож болно. Дэлхийн нийтийн нэршил гэх юм бол англиар ready to wear, францаар prêt-à-porter гэж хэлэгддэг байгаа. За тэгээд ерөнхийдөө бол эрэгтэй загварыг 3 чиглэлээр хийгддэг байж болно. За нэг нь яг size-а өгөөд биедэд тааруулж хийлгэж болно. Дараагийнх нь яг биеийнхээ хэмжээгээр зөвхөн өөртөө зориулаад хийлгэж болдог. Мөн дараагийнх нь бэлэн бүтээгдэхүүнүүдийг авч олно гэсэн үг. Айл хэзээний size-аар хийгдээд mass product-аар ингээд хийгдсэн бүтээгдэхүүнүүдийг. За тэгэхээр бид нарын энэ харж байгаа зураг гэх юм бол айл хэзээний бэлэн болсон дэлгүүрт зарагддаг бүтээгдэхүүнүүд гэж ойлгож болно. Тэгээ ерөнхийдөө бол өдөр тутмын хувцсны загварууд байгаа. Энэхүү загвар дээр өдөр тутмын хувцлалтыг сонгож авсан байгаа. За тэгээд иж бүрдлүүд, дитейлүүд хоорондоо нарийн зохицож ээж хувцлалт бүрэн илэрхийлэгддэг байгаа. За тэгэхээр хэдэн асуултууд байна. Нэгт нь хизээ хаана энэ хувцсанд өмсөгдөх вэ? За хоёрт нь энэ загварууд яг надад тохирох загварууд мөн үү? Миний биений хэлбэрт тохирч байна уу? За гуравт нь хэм бол өнгөнүүд нь хоорондоо авцалтаж байна уу? Энэ өнгөнүүд надад тохирч байна уу? За дөрөвт нь хоорондын иж бүрдэл нь хоорондоо нийцэлтэй зохицолгоотой байна уу гэдэг асуултууд